Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгийг эхэлцгээе. 2019 оны 2 дугаар сарын 26-нд оройн 7 цагийн үед 51 настай галс өнөөгчөөр ажилладаг Роберт Дойер 12 цаг ажилласныхаа дараа ажлаа дуусгачаад гэртээ ирсэн. За Роберт гэх энэхүү эрэгтэй нь тухайн өдөр гэрийнхаа үүдэн дээрээд машинаа зогсоол тавьчаад машинаасаа буугаад арынхаа судлаас юм авах гээд машиныхаа арын хаалгыг онгойлгоод тонгоогоо байж ах үедээ нэгийн этгээдэд буудуулан амнасаа алдсан байдаг. Робертийн эхнэр нь тухайн үед гэртээ байж исэн, дээрэс нь нөхрийнх нь ажилд хараад гэртээ ирэх төгчсөн тул цонхоор нь машины гэрэл тусах үед нөхрийгөө гэртээ ирж байгаа юм байна гэдгийг нь мэдсэн. Гэтэл удалгүй хит хитэн удаа ар араасаа буун дуу гарсан байдаг. Робертийн эхнэр нь цонхон дээрээ гүйж очин цонхороо хартал нөхрийнх нь хөлн машиных нь арын хаалганаас гадагш унжаад байж байгааг олж харсан байгаа. Ингээд тэрээр тэр дорн 911 рүү заалхан дуудлага өгч тусламж дуудснаар шуурхай албаныхан Робертийн гэрт нь ирсэн байдаг. За Робертийн хувьд тэрээр гэр бүлээрээ Индиана мужийн Эвансвилл хотод амьдардаг. Энэхүү хотынхон шуурхай албанд галс өнөөгчөөр 28 жил ажилласан ийм хүн. Тиймээс дуудлагын дагуу ирсэн шуурхай албаны ажилтнууд бараг бүгдээрээ Робертыг таньдаг. Харамсалтай нь тэдний ирэх үед Роберт айл хэдийн нуруунд тус газраа 5 удаа буудуулан амьсгал хураасан байдалтай машиныхаа арын суудал дээр доош харан хэвтчихсэн бөгөөд түүнд тусламж үзүүлэхэд бол хэтэрхий оройтсон байсан. За Роберт Дойер гэж юм бэ? Роберт буюу эргэн тойрных нь хүмүүсийн дууддгаар Робин 1985 онд ахлах сургуулаа төгсөөд дараа нь аавынхаа нэгэн адилаар галс өнөөгч болохоор шийдсэн. Ингээд Роб 24 настай байх үедээ сургуулаа төгсөөд галс өнөөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд мэрэгчлэрээ тасралтгүй 28 жилийн турш ажиллаж энэ хугацаанд маш олон хүний амь насыг аварч исэн. Эргэн тойрных нь хүмүүс за тэр тусмаа хамт ажилладаг байсан хүмүүсийнх нь ярьснаар бол Роберт сахалнаасаа болоод их ширүүн догшин ууртай харагддаг. Гэхдээ бодит байдал дээр маш уян зөөлөн хүн болгонд л туслаад явж идэг. Эргэн тойрныхоо хүмүүст сайн найз шиг нь заримдаа бүр ах шиг нь аав шиг нь л байдаг. Ийм хүн хэмээн эргэн тойрных нь түүний талаар дурсан ярьсан байт юм байлаа. За Роберт 2 удаа гэрэлж исэн, эхний гэрлэлтээс нэг охинтой. Тэрээр эхний эхнэрээсээ салаад маш их сэтгэлээр унж завтай байх юм бол сэтгэл санаа нь тогтворгүй байгаад исэн тул өөрийгөө завгүй байлгахын тулд галс өнөөгчөөр ажиллахын хажуугаар амарч байгаа өдрүүддээ Taco John's гээд түргэн хоолны газарт цагийн ажил хийжсэн байгаа. Ингээд Роберт энэхүү цагийн ажил хийж ах үедээ одоогийн эхнэр Бекитэйгээ анх танилцж исэн. Бекигийн хувьд 4 настай байхаасаа эхлүүлээл foster care хөтөлбөрт хамрагдан хэд хэдэн айл дамжин амьдарч агаад удалгүй Fox гэх гэр бүлд хүрчлэгдсэн байдаг. Бекиг үргэж авсан энэхүү гэр бүл нь Бекигийн үеийн Аманда гэх нэг охинтой. Беки Аманда хоёрын нас нь ойролцоо байсан тул бие биетэйгээ маш хурдан дотносож яг л дотны найз зүүчийг болцгоон хамтдаа өсөж торинсон байдаг. За Беки Робертийн нэгэн адилаар өмнө нь мөн л гэр бүл зохиож исэн, өмнөх гэрлэлтээсээ 2 хүүтэй. Хэрэг гарах үед Роберт Беки хоёр гэрлээд удаагүй байсан бөгөөд хосууд нэг нэгнээ мэддэг болоод 10-аад жилийн дараа гэрэлцгээсэн боловч харамсалтай нь гэрэлснээс нь хойш ердөө 4 сар гарангийн дараа ийм аимшигтай зүйл болсон байдаг. За Робертийн амь насаа алдсан хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчд хамгийн эхлээд Бекитэй болон Робертийн хуршүүдтэй нь уулзаж мэдүүлэг авсан. Гэтэл гэмт хэрэгтний царайг харсан, за бүр царай байтугай гэмт хэрэгтэнтэй холбоотой ямар нэг зүйл харсан ганц ч хүн байгаагүй. Гэмт этгээд Робертийг ойрын зайнаас бүхэл бүтэн 5 удаа буудчаад яг л тэр дороо утаа болоод замхарчихсан юм шиг ямар ч ор сураггүй алга болчихсон байсан. За энэхүү мөрдөгчөд Бекигээс мөн хуршүүдээс нь мэдүүлэг авсныхаа дараа Роберт Беки хоёрын гар утсыг нь шалгаж үзээд цаашлаад Робертийн гертэнч мөн нэгжлэг хийж үзсэн. Ингээд Роберт Беки хоёрын утсыг нь шалгаж үзэж ах үедээ мөрдөгчөд нэгэн сэжигтэй зүйлийг олсон байдаг. Мэдээж хүн амны гэмт хэрэг гарсан тул мөрдөгчөд бүхэл боломжтой хувилбаруудыг шалгаж үзнэ. Гэхдээ мөрдлөгөө дөнгөж эхлүүлж авах үедээ бол мөрдөгчд Бекиг бараг л огт сэжиглэг байсан.
Гэтэл Бекки хэрэг гарахаас 14 минутын өмнө буюу 6 цаг 46 минутаас 6 цаг 51 минут хүртэл 5 минутын турш хэн нэгэнтэй утсаар ярьсан. За бүр зүгээр ч нэг утсаар яриаггүй, утсаар ярьж дууссан даруйда дуудлага хийсэн мэдээллээ утсан дээрээсээ арилгасан гэдг нь тогтоогддог. Мөрдөгчид Беккиг тухайн үед хинтээ утсаар ярьчаад ийхүү тэрийг нуух гэж оролдсон бол доо гэж бодоод өнөөх дуудлага хийсэн дугаарыг нь шалгаад үзтэл энэхүү дугаар нь Беккигийн утсан дээр Ларри хэмээн хадгалаастай байсан. За тэгвэл Ларри гэж хэмбэ гэдгсэн чинь Беккигийн дүү Амандагийн найз залуу. Өмнө нь хэлсэнчлэн Бекки Аманда хоёр бол маш дотн эгч дүүс, бас маш дотны найзууд. Тэгэхээр ер нь бол Роберт, Бекки хоёр Аманда, Ларри хоёртой ойр ойрхон цагийг хамтдаа өнгөрөөцгөөдөг. За хэрвээ энэ өнцгөөс нь харах юм бол Бекки, Ларри хоёр хоорондоо утсаар ярьсан гэдэг нь бол нэг тийм гайхаад ахаар зүйл биш, энгийн л нэг үзэгдэл. Гэхдээ Бекки Ларритай утсаар ярьсан гэдгээ нуух гэж оролцсон нь нэлийн с ิจ гтэй байсан тул мөрдөгчөөд Ларригийн хэрэгтийн хувийн мэдээллийг нь шалгаад үзтэл тэрээр онцгой дэглэмтэй 20 ангиас суллагдаад ердөө 1 жил орчим болж байгаа ийм итгээд байсан. За Ларригийн энэхүү эрэгтэй нь 17 настай байх үедээ буюу 1996 оны 6 дугаар сард хоёр найзтайгаа хамт 70 настай Джеймс гэх эрэгтэйг дээрэмхийх зорилгоор буудан амь насыг нь хөнөөж исэн байлээ. Тухайн үед Ларри 17 настай байсан тул насаараа хоригдох ялаас чөлөөлөгдөн 45 жилийн хорих ялыг авсан. Гэхдээ үлгэр жишээ хоригдол байсан гээд ердөө 22 жилийн дараа суллагдсан юм байлээ. Ингээд хорих газраас суллагдаад удаагүй байх үедээ Амандатай танилцсан болцож эхэлсэн байдаг. За Робертийн цогцыг задлан шинжилгээнд оруулсны дараа Роберт нийт 5 удаа нуруу болон шилүү үзүүндээ буудуулан амь насаа алдсан хэмээн задлан шинжилгээний албан ёсны хариу гардаг. Мөрдөгчид тэрхүү Робертыг буудан хөнөөсөн бөөг хайн ижил загварын ийм буутай холбоотой гэмт хэрэгүүд байгаа эсхийг судлаад үзтэл хэдхэн сарын өмнө нэгэн Ламбартнаас яг ижилхэн загварын буу хулгайд алдагдсан гэсэн мэдээлэл цагдаагийн хэлтсээр ирж исэн болж таарсан. Гэтэл бүр яг тэрхүү буу алга болсон гэж дуудлага өгсөн Ламбартанд Ларригийн том хүн ажиллаж исэн байгаа. Ларри анх 17 настай гэмт хэрэг үлдэн 45 жилийн хорих ял авах үедээ 2 хүүтэй байсан юм бэлээ. Тэгэхээр бүр маш эрт жоохон байхдаа хүүхэдтэй болсон гэсэн үг. Мэдээж Ларриг суллагдсны дараа хүүхдүүд нь бол бүр маш том болцгоосон байсан. За ингээд мөрдөгчид энэ бүхнийг олж мэдснийхаа дараа Бекки, Ларри, Ларригийн том хүү гурваас байцаалд авах хэрэгтэй байна хэмээн үздсэн байгаа. Тэд хамгийн эхлээд Ларриг хэлцсээр дуудан байцаалд авч эхэлсэн бөгөөд Ларри бол мөрдөгчдийн асуултанд бараг хариулаагүй шууд өмгөөлөгчөд дуудахыг хүссэн байдаг. Учир нь өмнөх удаад тэрээр 17 настай байх үедээ байцаалд өгч явахдаа маш олон зүйлсийг яриад түүнээсээ болоод бүр насаараа хоригдох ял авах дээрээ тулчихсан байсан. Тухайн үед түүний өмгөөлөгч нь түүн дээр ирэх үед Ларри айл хэдийн маш хүнд нөхцөл байдалд байж исэн гэдэм байлээ. Гэхдээ өмгөөлөгч нь ямар ч л байсан түүний ялыг бууруулж чадсан. Тиймээс Ларри хамаагүй зүйлсийг мөрдөгчдөд хэлж болохгүй хэмээн бодсон уу яасан ямар ч байсан өмгөөлөгчгүйгээр ямар нэгэн асуултанд хариулахгүй хэмээн байцаалт өгөхөөс татгалзсан байдаг. За үүний дараа мөрдөгчөд Беккиг хэлцсээр авчран түүнээс мэдүүлэг авч эхэлсэн. Эхэндээ мөрдөгчөд Беккигээс за нөхөрчин амь насаа алдахаас хэдхэн минутын өмнө хинтээ утсаар ярьсан бэ гэж асуухад нь Бекки бол хинтээ ч утсаар яриаггүй штэ та нарыг юу яриад байгааг ойлгохгүй байна хэмээн хариулсан байдаг. Энэ үед нь мөрдөгчөд за чи ингээд асуултанд хариулахгүй юу ч мэдэхгүй байгаа юм шиг царайлаад худлаа яриад байх юм бол өөрийгөө л асуудалд оруулж ийн гэсэн үг шүү. Бид нар мэдж байгаа зүйлсээ чамаас асууж гин харин чи худлаа яриад байна. Зүгээр үннээ хэл хэмээн хэлсэн. Энэ үед нь ч гэсэн Бекки Ларригийн талаар огт ам нээгээгүй. Тиймээс мөрдөгчөд өөрсдөө Ларригийн нэрийг нь хэлээд Беккигээс тулгаж асуултуудаа асуухаас өөр сонголт тэдэнд байгаагүй. За ингээд мөрдөгчөд Беккигээс Ларригийн талаар асуугаад чи Ларритай утсаар ярьсан биз дээ гэхэд нь Бекки хэлэхдээ тийм би ярьсан. Ларри бол манай дүүгийн найз залуу.
Бид хоёр ганц 2 удаа л уулзж исэн. Нэгнээ бол сайн мэдэхгүй. Тэр өдөр зүгээр л би машинтайгаа холбоотой юм асуух гээд Ларитай ярьсан юм хэмээн хэлсэн байдаг. Мөрдөгчөд үргэлжлүүлэн яагаад Ларитай уцаар ярьсан гэдгээ нуухаар оролдоод дуудлага хийсэн мэдээллээ устгасан талаар нь Бекигээс асуухад тэрээр бид хоёрын хоорондоо уцаар ярьсан гэдгийг бусад хүмүүс хараад бид хоёрыг нууцаар хоорондоо амаргийн харилцаатай байсан гэд буруугаар ойлгочих үедээ гэсэндээ устгасан юм аа. Бид хоёрын хооронд бол юу ч байхгүй шүү хэмээн хэлсэн байдаг. Гэхдээ ер нь бол Беки ингэж хэлснээрээ харин ч эсрэгээрээ энэ хоёрын дунд өөр нэг зүйл байгаа юм биш үү гэсэн сэжгийг мөрдөгчдөд төрүүлсэн байгаа. За үүний дараа мөрдөгчд Ларигийн том хүүхдүүдэн байцаалт авсан. Хүүгийнх нь хувьд мөрдөгчдөөс бол юу ч нуугаагүй. Ламбарданд 6 сарын өмнө ажиллаж байх үедээ гар буу хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бүр хулгайлсан бууга хэд хоногийн дараа аавдаа өгсөн гэдгээ ч мөн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс мөрдөгчд Амандатай уулзсан хэрэг гарсан өдөр Лариг хаана байсан гэдгийг нь мэдхүү хэмээн асуухад эхэндээ бол Аманда мэдхгүй гэртээ л байсан байлгүй дээ гэж хэлж агаад сүүл рүүгээ бодоод исэн чинь би тухайн өдөр Лари руу хэд хэдэн удаа залгаж мессеж бичсэн. Хаана байгааг нь асуусан. Гэтэл Лари огт хариу өгөөгүй. Миний зурвас болон дуудлагуудад огт хариулахгүй байсан хэмээн хэлсэн байдаг. За бидний мэдж байгаачлан Лари ч гэсэн тухайн өдөр хаана юу хийж байсан талаараа огт ам нээгээгүй. Тэгэхээр хэрэг гарах үед түүнтэй хамт байсан түүнийг гин буруугүй гэдгийг нотлох хэн нэгэн байхгүй. Дээрээс нь Робертыг буудаж хөнөөсөн гар буутай яг ижилхэн загварын бууг Лари хүүгээсээ 6 сарын өмнө авсан. Тэгэхээр мэдээж эдгээр зүйлс нь бол Лариг хэргийн гол сэжигтэн болгож байгаа. Гэтэл хэрэг гарснаас хэд хоногийн дараа Амандагийн байшингийнхаа нарт байх хяналтын камерт Лари ямар нэгэн ууттай зүйлийг барин алхаж агаад газарт булж байгаа нь бичигдэн үлдсэн байсныг мөрдөгчөд олж авч чадсан. Ингээд мөрдөгчөд яг тэрхүү хэсгийг ухаад үзтэл өнөөх уутан дотроос хэд хэдэн гар буунууд гарч ирсэн ч Робертыг хөнөөхтөө ашигласантай ижилхэн буун бол тэнд байгаагүй. Гэхдээ үүнийг нь ашиглан мөрдөгчөд 2019 оны 3 сард Лариг зөвшөөрлөхгүйгээр гар буу биедээ авч явсан, зөвшөөрлөхгүйгээр гар буу эзэмшсэн гэх хэрэгүүдэд буруутхан баривчлан хорьсон байдаг. Яг үүний нэгэн адилаар мөрдөгчөд Бекиг ч мөн худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгээр баривчлан хорьсон. Учир нь Беки Лари хоёрыг нийлээд Робертийн амь насанд хүрсэн гэдгийг батлах хангалттай нотлох баримт мөрдөгчдөд байгаагүй. Бүр хэрэг үйлдсэн гэгдэх зэвсэг нь хүртэл олдоогүй байсан тул тэднийг хүн амны гэмт хэрэгт шууд буруутгах боломжгүй байсан. За тэгвэл Лари, Беки хоёр хоорондоо яг ямар холбоо хамааралтай хүмүүс вэ? Хэрэг гарсны дараахан мөрдөгчөд Робертийн гэрт нэгжлэг хийж авах үедээ унтлагынхын өрөөний шүүгэнээс Робертийн Бекид бичсэн бололтой нэгэн захааг олсон байдаг. Энэхүү захаан дээр хуурч мэхлэх асуудлууд тэр чиний амьдралд ирснээс хойш би түүний зурвасуудыг чиний утсан дээрээс харсан гэсэн ийм учир битүүлэг 3 өгүүлбэрийг Роберт захаан дээрээ бичсэн байсан. Гэхдээ яг уу энэхүү бичвэр нь захаа гэд аваад үзэхэд бол жоохон хэцүү. Захаа бичгээд нооргилж исэн юм шиг, эсвэл зүгээр л сууж агаад бичсэн юм шиг. Ер нь нэг тийм бүрэн төгс утга агуулгатай бол байгаагүй. Гэхдээ л мөрдөгчдөд Бекиг нууц амрагтай байсан байж магадгүй гэсэн сэжгийг анхандаа төрүүлээд амжсан байгаа. За гэтэл үүний дараа мөрдөгчөд Ларигийн том хүүгээс нь мэдүүлэг авч авах үеэр Ларигийн том хүү нь Лари, Беки хоёрыг Аманда, Роберт хоёроос нууцаар хоорондоо амаргийн харилцаатай байсан гэдгийг нь мөрдөгчдөд ярьсан байдаг. Тэгэхээр Лари, Беки хоёр хоорондоо нууц амаргуудын харилцаатай байсан болж таарч байгаа. За ингээд Лари, Беки хоёрыг хоригдоод удаагүй байж идэл Бекигийн том хүү нь мөрдөгчдтэй холбогдсон сайн дураараа мэдүүлэг өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Өмнө нь хэлсэнчлэн Беки өмнөх гэрлэлтээсээ 2 хүүтэй. Хэдийгээр Беки, Роберт хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаад удаан хугацаа өнгөрөөгүй байсан ч гэсэн тэд гэрлэхээс өмнө бараг 10 жилийн хугацаанд болцож хосуудын харилцаатай байсан. Тиймээс Бекигийн 2 хүн бол Роберттэй маш дотно. Бүр Бекигийн том хүн нэгэн ярилцлагандаа Робертыг өөрийнхөө аав гэж итгэдэг, түүнийг аав гэж дуудах дуртай байсан талаараа ч мөн ярьсан байдаг.
За Бекигийн хүүгийн ярьснаар бол Робертын оршуулах ёслол болоод оршуулах ёслол дээр ирсэн хүмүүс бүгдээрээ гэр бүлийнхэнд нь зориулан бичсэн гашуудлаа илэрхийлж байгаа ийм захиануудаа өгцгөөж исэн юм байлээ. Үүнийг нь Бекигийн том хүү цуглуулж аваад хадгалчихсан байсан. Ингээд хүн энэхүү захиануудыг хэсэг хугацаанд мартчихсан байжгаад дараа нь нэг нэгээр нь онгойлгоод уншчийтал Аманда Ларри хоёрын өгсөн захиан дундаас өөр нэг жижигхэн цаас унаад ирсэн. За тэрхүү цаасан дээр бид ярилцах хэрэгтэй байна хэмээн бичээд доор нь нэг утасны дугаарыг бичсэн байсан байгаа. Ингээд Бекигийн том хүү энэхүү захиаг мөрдөгчдөд авчирч өгснөөр мөрдөгчөд тэрхүү захиаг Аманда дээр авчиран ямар учиртай болохыг нь асуухад Аманда гол захиаг нь бол Ларри бид хоёрын зүгээс Робертын гэр бүлийнхэнд өгсөн нь үнэн. Гэхдээ энэ жижигхэн цаас яагаад энд байгаа гэдгийг нь бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан энэхүү бичгийн хэв нь Ларригийн бичгийн хэв мөн байна гэсэн ийм хариултыг цагдаагийн ажилтнуудад өгсөн байдаг. Тэгэхээр эндээс харахад Ларри оршуулах ёслолын үеэр захиагаар дамжуулан Бекитэй холбоо барих гэж оролдсон боловч Беки бол энэ тухайд мэдээгүй. Харин Бекигийн хүү дараа нь захиануудыг нээж үзэж байхдаа энэхүү Ларригийн бичсэн зурвсуудыг нь олоод мөрдөгчдөд авчиж өгсөн байгаа. Тэгэхээр хэрэг үйлдэхээс өмнө Ларри Беки хоёр хэрэг гарсны дараа хэсэг хугацаанд ямар нэг байдлаар хоорондоо утсаар ярихгүй ч юм уу зурвас бичилцэхгүйгээд тохиролцчихсан байсан байх. За өмнө нь хэлсэнчлэн 2019 оны 3 сараас эхлүүлээд Ларри Беки хоёр хоёулаа хоригдчихсэн. Ларри бүр зөвшөөрөлгүй галт зэвсэг биедээ авч явсан гэх хэрэгээр шүүхээс 5 жилийн хойрох ял авчихсан байсан үе. Мөрдөгчөд Ларриг Робертын амь насыг хөнөөсөн гэдгийг нь батлах маш олон нотлох баримтуудыг 2019 оны 7 сар гэхэд бол цуглуулад амжсан байгаа. Энэхүү нотлох баримтуудад нь юу багтчихсэн бэ гэхээр Ларригийн утасных нь байршил хэрэг гарсан өдөр Робертыг амь насаа алдахаас хэдхэн минутын өмнө Робертын гэрийн ойролцоон зааж исэн. Тэр байтугай Ларри тухайн үед Робертын гэрийн ойролцоо хэд хэдэн хяналтын камеруудад бичигдэж үлдсэн байсныг нь мөн мөрдөгчөд олж авч чадсан байдаг. Дээрээс нь яг энэ үед Ларри 5 жилийн хорих ял аваад аль хэдийн шоронд сууж исэн тул мөрдөгчдөд түүнийг хаа нэг тийшээ зүхтаад явчихвээ гэж санаа зовох зүйл бол мэдээж байгаагүй. Гэтэл энэхүү Ларриг хоригдчих үеэр Ларригийн хоригдчихсэн хорих газраас мөрдөгчдөд нэгэн дуудлага ирсэн байдаг. Энэхүү дуудлага нь Ларригаас ирсэн дуудлага биш, харин тэрхүү хорих газарт Ларригийн танилцсан хамт хоригдож байгаа найзаас нь ирсэн дуудлага байсан. За тэрхүү хоригдлын ярьснаар бол Ларри өөрийгөө Робертыг буудан хөнөөсөн гэдгээ бусад хоригдлуудаа ярьснаас гадна Робертыг хөнөөсөн гол шалтгаан нь гэвэл ердөөл Роберт Беки Ларри хоёрын явуулдаж исэн гэдгийг нь мэдчихсэн болохоор Бекитэй ярилцж агаад түүнийг хөнөөхөр шийдсэн ийм л зүйл болсон хэмээн ярьсан байгаа. Гэхдээ эндээс хамгийн аимшигтай нь гэх юм бол Беки зүгээр л Робертоос салчих боломжтой байсан. Гэхдээ тэрээр Робертоос салахыг хүсээгүй. Учир нь Роберт бүхэл бүтэн 28 жилийн турш онцгой байдлын албанд гал сүнөөгчөөр ажилласан. Тиймээс түүнд ямар нэгэн зүйл тохиолдлоо гэж бодоход гэр бүлийнхэнд нь их хэмжээний тэтгэмжийг улсаас өгөх байсан бэлээ. Тэгэхээр Ларри Беки хоёрын шунжисан гол зүйл нь гэх юм бол ердөөл Робертыг нас барсны дараа тэдний гар дээр ирэх мөнгө нь байсан байгаа. За Беки худал мэдүүлэг өгсөн хэрэгээр хоригдож байгаад 2019 оны 10 дугаар сарын 25-нд суллагдсан байдаг. Түүний энэхүү суллагдсан гол шалтгаан нь гэвэл цагдаагийн газраас мөрдлөгөө үргэлжлүүлж байгаа тул бүх нотлох баримтууд цуглараад шүүхэд өгөхөд бэлэн болсон үед нь Бекиг буцаад энэхүү цагдаагийн ажилтнуудад худал мэдүүлэг өгсөн хэрэгээр шүүхэд дуудагдах эсэх нь шийдэгдэнэ гэсэн ийм шийдвэр гарсан юм билээ. За ингээд харамсалтай нь удалгүй бидний мэдж байгаачлан ковид гараад бүхэл зүйлс удаашарч хойшлогдож эхэлсэн. Ингээд үүнээс хойш бараг 3 жилийн дараа буюу 2022 оны 7 дугаар сард Бекиг дахин шүүхтээр дуудаж цагдаагийн ажилтнуудад худал мэдүүлэг өгсөн хэрэгийнх нь шүүх хурал эхэлсэн ба мөрдөгчдөд маш олон нотлох баримтууд байснаас гадна Ларригийн том хүн хүртэл энэ шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгч Ларри Беки хоёрыг машин дотор үнсэлцэж байгааг нь өөрийн биеэр харсан талаараа шүүх хурлын үеэр ярьсан байдаг.
Гэвч Бекки шүүхтээр дахиад өөрийгөө Ларритай ямар ч холбоогүй байсан хэмээн бүх нотлох баримтуудыг нэрцаасан. Харин энэ үед нь шүүхээс түүнийг хүн амны гэмт хэргийн мөрдлөхөд саад учруулахаар оролцсон мөрдөгчдөд худал мэдүүлэг өгсөн гэх үндслээр хорих ялаар шийтгэсэн байдаг. Энэхүү хорих ял нь хэр урт хугацааны хорих ял байсан гэдг нь тодорхойгүй. Гэхдээ Беккиг хоригдсноос ердөө 1 сарын дараа түүнийг Робертийн амь насыг хүнөөсөн гэмт хэрэгт гар бие оролцсон гэм буруутай хэмээн үзэж, энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал нь удахгүй товлогдох болно хэмээн зарлагдсан. За Беккигийн хувьд 2022 оны 7 сард болсон шүүх хурал нь ердөө л цагдаагийн ажилтнуудад худал мэдүүлэг өгсөн гэх ийм шүүх хурал байсан шүү дээ. Тэгвэл түүний Робертийн амь насыг хүнөөхөд гар бие оролцсон гэх шүүх хурал нь 2024 оны 5 дугаар сарын 6-нд аль бие ёсоор эхэлсэн байдаг. За ер нь бол яг энэхүү шүүх хурал дээр Бекки Робертийн амь насыг хүнөөсөн гэмт хэрэгт гар бие оролцсон гэм буруутай гэж тогтоогдох хэсэг нь маш эргэлзээтэй ийм шүүх хурал байсан. Учир нь Беккиг энэхүү хэрэгт холбоотой гэх бараг ганцхан л нотлох баримт байсан нь өнөөх Ларритай утсаар яриад дуудлага хийсэн мэдээллээ утсан дээрээсээ устгасан явдал нь. Ер нь бол энэ үед хүмүүс Беккиг яг энэ хэрэгтэй холбоотойгоор шүүхээс ямар нэгэн ял авахгүй өнгөрөх байх таа гэж бодцоож исэн. Гэтэл Беккигийн эцсийн шүүх хурал нь 5 дугаар сарын 14-нд аль бие ёсоор эхэлж шүүхээс Беккиг Робертийн амь насаа алдсан хэрэгт шууд холбоо хамааралтай гэж үзэн түүнд 90 жилийн хорих ялыг оноосон байдаг. За харин Ларригийн хувьд түүний шүүх хурал нь энэ жилийн 3 сард буюу ердөө хэдхэн 7 хоногийн дараа эхлэх юм байна. Бекки хүн амны гэмт хэрэгт оролцсон гэх хэрэгээр бараг ганц л үндсэн гол нотлох баримттайгаар шүүхээр ороод айл хэдийн 90 жилийн хорих ял авчихсан. Тэгвэл Ларригийн хувьд түүнийг Робертийн амь насанд хүрсэн гэдгийг нотлох маш олон нотлох баримтууд байгаа. Дээрээс нь энэхүү шүүх хурал дээр түүнийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт гэм буруутай эсхийг нь тогтоох учраас ер нь бол хамгийн багаар бодоход насаараа хоригдох ялгаар шийтгүүлэх байх гэсэн шинжээчдийн дүгнэлтүүд бас явж илээ. За энэ нэрийн талаар хүмүүсийн сэтгэлдлүүдийг нь уншиж байхад өөр нэг сонирхолтой зүйл байсан нь цагдаагийн газраас Беккиг 2019 онд худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгээр барьж хориод шалгаж исэн мөртлөө удалгүй бид нар мөрдлөгөө үргэлжлүүлсээр л байгаа. Мөрдлөг дуусаад хэргийг прокурор руу шилжүүлэхэд бэлэн болсон үед нь шүүхтээр энэхүү хэрэг дахин хэлэлцэгдэх болно гэд Беккиг суллаад явуулчихсан. Тэгснээ буцаад 2022 оны 7 сард шүүхтээр дуудаад 8 сард Бекки гэм буруутай тогтоогдсон хоригдсон. Харин хоригдсноос нь ердөө 1 сарын дараа түүнийг Робертийн амь насыг хөнөөхөд гар бие оролцсон гэх шалтгаанаар шүүхтээр дахин дуудсан. Тэгвэл яагаад цагдаагийн газраас Беккиг айл 2019 онд худал мэдүүлэг өгсөн хэрэгээр ял хүлээлгэх боломжтой байхад үүнийг нь хойшлуулсаар байгаад 2022 оны 7 сард энэ бүхэн болсон бэ гэхээр 2024 онд болох байсан түүний Робертийн амь насыг хөнөөхөд гар бие оролцсон гэх шүүх хурал нь хангалттай нотлох баримтгүйгээр явагдсан тул түүнийг худал мэдүүлэг өгснөөсөө болоод яг одоогийн байдлаар хоригдож байгаа гэдгийг ийхүү шүүх хурал дээр харуулах зорилготойгоор ашигласан гэдэм байлээ. Энэхүү таамаглал нь бол яг баттай биш. Ер нь хүмүүсийн сэтгэлийг уншиж байхад иймэрхүү юм айгүй олон ярьсан байсан. Гэхдээ тэгээд гэмт хэрэгтэн бол гэмт хэрэгтэн ямарваа нэг зүйл хийсэн бол түүнийхээ хариуцлагыг заавал хүлээх л ёстой. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож ийн өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайк дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл авчих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.